Тэгэхээр ажилтны бүрийн гишүүний чухал хэрэгсэлтэй болмог өвчийг хамруулсан зэрэг маань хараад байгаа гэсэн болоод хамгаалаад байгаа гэсэн гол зүйл юм байна. За тэгэхээр маань цэгээр наадын төсөл маань өөрөө 2012 оноос хойш үлдэж тусгайлаад үлдсэн байгаа. Тэгэхээр нэгдүгээр хүүхдүүд маань анх шот дэвтэр дээр зураг зурдаг бичдэг байсан. Тэр зураг зурдгийг охтуудууд чадамгайг үздэг, харин хөвгүүдийн өвдөө сонирхолгүй ер нь зургтай хандлагатай байсан. Ийм учраас бид нар хүүхдүүдийг яаж зугаатай сонирхолтойгоор зурж бичих энэ чадвар сурах гэдэг нь эрхлэлхийн хайгуул хийсний үндсэн дээр одоо энэ цэгээр наадын гэсэн энэ төслийг санаачиж гаргасан байгаа. Тэгээд 12 оноос хойш судалгааны ажил явуулж байгаа. Яг энэ хөшүүрээр хүүхдүүд анхны намаа энэ манай хамгийн анх жилдээ дүрэг одоо жилдээ дүргийн бичлэн үлгэмээ багш маань дэмжиж өөрийнхөө хэмжээний зүгээр ажил хийлээ. Сая ашиг жилдээ дүргийн бичлэн үлгэмээ юм гэдэг. Тэгэхээр энэ цэгээр наадын төслийн гол зорилго хүүхдийг бичвэрээр хөгжүүлэх давхар бүтэц хөгжүүлэх зорилготой. Энэ зорилгын хүрээд бид нар хүүхдүүдийн хувьд одоо гарын жижиг хүчин хөгжүүл зурж бичих даалт болгоод бүтэц сэтгэл хөгжүүлэх мөн эсэхийн оролцоог нэмэгдүүлэх багш нарын хувьд одоо энэ бичвэрийн ашиглаад хүүхдийн агшны түвшний судалгаа болон ажил тэмдэгтэй хөтөлбөртэй ашиглаж байгаа. Давхар ингээд багшийн хувьд зорилтуудыг гаргаж өгснөөр онцлог байгаа. За тэгээ манай төсөл маань ерөнхийдөө чиглэлтэй хэмжээний цэцэрлэг 58 бүдэг хамрагдаж оролцож ажилласан байгаа. Төслийн үр дүн маань амжилттай гараад өнөөдөр яг энэ чиглэлтэй дүрмүүдийн янган бүтээлээр үзлэн гаргаад үр дүнгийн баяраар хийж байгаа.